Сэргээгт гэрчим хүчтэй сүүлийн 20 жил үйл ажиллагаа явуулаад одоо Монголд байгаа 3 цалхин станцын 2-ыг нь үүсгэн байгуулад үйл ажиллагаа явуулаад их чадамж сайжраад явж байгаа. Явандаа бол Монгол улсаас хятад руу эрчим хүч гаргана гэдэг том арц ярааны зорилго бол байгаа. Наанд олон аж ахуй нэгжүүдийн цахилгаан эрчим хүчний асуудлыг шийдэх ажлууд бол байгаа. За бид нар дээр эх жилээс одоо тодорхойлж магадгүй том эрсдэл асуудлууд юу байна вэ гэхээр эрчим хүчний огцон зарлагдана 4 сараас гэж ярьж байгаа. За бид нар сүүлийн 2 жилийн хугацаанд бол хятадын томоохон төрийн өмчийн байна хувийн компаниуд маш их сонирхол илэрхийлж орж ирж байгаа. Тэгэхээр бид нар энэ гадаадын томоохон хөрөнгө оруулагчдыг хөрөнгийн татхуул маш чухал боловч хоёрдугаарт нь Монголын үндэсний аж ахуй нэгж зөвхөн Юкон биш одоо бас жижиг дунд аж үйлдвэрүүд чинээр бий болж байна. Энэ дотоодын аж ахуй нэгжүүдийн оролцоог хамгаалах тэгш байдалтай байлгах тал дээр бас анхаарч заалтууд шалган оруулах хэрэгтэй болов гэсэн санаа байгаа. За жишээлбэл одоо сэргээгт гэрчим хүчний төсөл байна, эрчим хүчний төслүүдээр Монгол талынхан аж ахуй нэгжүүд нь хэдэн үеийн өмчтэй байх ёстой байхын энэ стратеги маш чухал салбар учраас энэ дээрээ бид нар анзаарч анхаарч явахгүй бол дотоодын аж ахуй нэгжүүдийн чадамж хөдөлмөрлөх хүчийн боломжийг бид нар нэн даруй бэлтгэх шаардлага харагдаж байна. За жишээлбэл эх жилийн аукционууд одоо баруун зүүн бүсүүд гээд нарны аукцион зарлагдах байна. Томоохон хэмжээний. Тэгэхээр энэ дээр бид нар хүн хүч бол өнөөдөр яг тооцоод үзэхээр бас хомсдолтой байхаар байна. Тэгэхээр энэ тал дээр бас та бүхэн маань анхаарч үзүүл хэрэгтэй болов гэдэг. Тэгээ бидний зүгээс бол энэ дээр бас та бүхэнтэй санаа оноогоо солилцоод дэмжлэг үзүүлээд явахд бол бэлэн байгаа. За баярлалаа.